яг одоо үүсэж байгаа нөхцөл байдлын талаар нийт ард иргэд маань ахуй амьдралдаа завгүй байгаа ард иргэд маань ямар ядаргаатай их дуурдгийн бэ надаа. Иргэд маань бас нарийн ширийн яг юу болоод байгаа юм те үнэн бодит зүйлийг мэдэхгүй байгаа учраас би энэ талаар ярих гэж шийдлээ. Шийдэгч байх. Би угаасаа өчигдрөөс хойш ярьж байгаа. За тэгэхээр юу вэ гэхээр зэрэг Монгол Ардын намын одоо хагарал батралын зовлон бол зааж гараа. Уучлаарай чи би таны урдуур ороод явчихдаг уу? Баярлалаа. Монгол Ардын намын хагарал батрал бол яг үндсэндээ Монголын зовлон болоод удаж байна. Та бүхэн тэрийг надаар хэлэлцэхгүй сайн мэдж байгаа. За би бол хүний хийж бүтээснийг те сайн сайхныг хүний өөрийн ялгалгүй үннийг нь хилдэг, дэмждэг. Муу болвол хилдэг, шүүмжилдэг, те одоо эсэргүүцдэг. Энэ бол би хинч байсан тэгдэг. Миний намын байна уу, бусдын намын байна уу, те би нөгөө нэг одоо цаасан шувууны үлгэр дээр гардаг шиг бусдын хол бурхнийгч тэр шааж өөрийнх бол нухагч өмөрдөг хүн биш байхгүй юу? Тийм учраас би Нямбатрын хийж бүтээсэн тэр хүнд алдаа байгаа юу? Байгаа. Тэний зүйл хийсэн үү? Бас хийсэн. Гэхдээ нийт одоо ранкаараа 2 жилийн хугацаанд сүүлийн 20 жилд бүх цаг үеийн төвшөнд тэ 20 жилд удаа ээлжлэн сонгогдсон хотын дарга нарын хийж чадаагүйг 2 жилийн хугацаанд хийснийг нь би бол хаанч хэлнэ. Ингэснээрээ би мөн эрдэнэ мэтийн те одоо хүний гар хөл болдог төлбөртэй лайвчдын те нэг аманд багтаад байхаар хүн бол биш ээ. Нэгдүгээр. За энэ бол нөгөө асуудал. Хоёрдугаарт Монгол Ардын нам гэхээс илүү манай ерөнхийлөгч Хүрс Сүхийн одоо энэ хаан болох хүсэл үнэхээр хэрэгс хэтэрж байна. Мөнхийн юм гэж юу ч байдаггүй юм а Хүрс Сүх ерөнхийлөгчөө. Та уг нь үнэхээр гоё хүн байсан штэ. Уулзаад ярилцвал ямар сайхан сэтгэл дотн ийм гоё мэдрэмж төрүүлдэг, гадаад бодлогын хүрээнд сайн зүйл хийсэн, дорвитай, уйгахгүй маш олон ажлуудыг хийсэн. Энэ л байдлаараа буучихгүй үргэлжилж хаан болох гээд те үргэлжлээд хаанчлаа тогтоох гээд энэ хийж байгаа бүх шуналч нь Монголын дарамт, Монголын зовлон болж ин гэдгийг ойлгосоо гэж би үнэхээр хүсэж байна. Тойрог өрөөлж байгаа хэдэн хорчин бандар нь ерөнхийлөгчөө та одоо энийг бодоо олгооч, энийг ингэж энэ таныг тэгсэн байна, энэ ани ингэсэн байна. Ийм хүмүүсээр хүрээлүүлэхээр хүн сохордог юм. Мөнхийн хаанчлал хинт байдгийн бурханд л байдаг баг. Энэ үеийн ерөнхийлөгч нар энэ Монгол улсын энэ системд доголдол байгаа учраас ерөнхийлөгч болсон хүн эргээд энэ ерөнхийлөгчөөр он удаан байхын тулд энэ байр сууриа хадгалахын тулд энэ төрөөс угжаатай төрөөс одоо юу гэдэг төрийн энэ одоо жинхэнэ одоо амтыг те алдахгүй тулд үнэхэрийн одоо шундаг элбэгд орчиж тийм байсан Батуулагч бас тэг гэж оролдож үзсэн. Одоо энэ хөрсөгч гэсэн бас л ингэж байж байгаа байхгүй юу? Энэ маш буруу систем явагдаад байна. Зүгээр л энэ ерөнхийлөгчд энэ бүх одоо энэ хууль эрх мэдлийн те эрх мэдлийг атгах энэ юмыг өгдөг бол маш буруу систем байна. Ерөнхийлөгч одоо харалтаа. Учрал ерөнхий сайд учрлыг одоо ерөнхий сайд болоход залуу хүн бас те зориг зүрхтэй даруун хөөрхөн юм хийчих болов гэд харж исэн. Гэтэл одоо яав? Үхээд босохдоо аава гэж дуудсан гэж ерөнхийлөгчийг тэгэл лээсэн. Номон дээр хүртэл тэгж гарч ил байсан. Гэтэл одоо яаж вэ? Улаан цайм ингээд шууд аавынхаа юм уу, эзнийхээ юм уу те даргийнхаа ингээд үйл ажиллагааны чиглэлийг биелүүлээд явж шин. Би бол энийг хаач үнээр нь хэлнэ. Одоо өнөөдөр энэ пөрөг давг гинөө энэ Монгол Ардын намын шалчатанд каран дуулж ерөнхийлөгч Хүрс Сүхийн том охиных нь хүүхдийнх нь эцэг юм байна. Тэр хүмүүсийн хувийн амьдралын асуудал бол надад хамаагүй. Гэхдээ улаан цайм Монгол улсын төрийн одоо өндөр дээд эрх мэдэл бүхий энэ албан тушаалыг төрлийн албан тушаал болгож болдгийм үү монголчуудаа?
Та нар юм ойлгож байгаа юм уу? Зүгээр л хүнийг доромжилж, гутааж, тарган бүдүүн яасан ийсэн ийм юм ярихаасаа өмнө та нарын амьдрал дээр энэ хор уршиг яаж буух вэ гэдэг талаар ер нь бодож байгаа хүн байна уу? Энэ Монгол улсад төр засагт төрийн дээд ирэх одоо мэдэл бүхий албан тушаалтнуудад үнэхээр Майкл Джексоны тэд үнэхээр бидний тухай бодохгүй байх гэдэг дуу байгаа шүү дээ, тэ? They don't really care about us гэдэг бэштэй. Яг энэ шиг юм хийж байгаа хгүй. Өнөөдөр Монголын амьдралд, монголчуудын иргэдийн амьдралд, тэ монголчуудын амьдрал нийгэм эдийн засаг хэрхэн яаж хаашаа явж, хэрхэн төгсөж энэ Монгол улсын асуудал яах нь ерөөсөө энэ хүмүүст хамаагүй шүү. Эдгээр зөвхөн эрх мэдлээ, хин энэ эрх мэдлийг авах уу, хин өнөөдөр энэ байгаа мөнгийг захиран зарцуулах уу гэдэг тэмцэл явагдаж штэ. Одоо 27 оны сонгуул болох гээд би та нарт бас үннийг хэлмээр байна. Энэ Пүрэв Давг гэдэг залуу, за би түрүүн ярьжсэн энэ хөрс өх ерөнхийлөгчийн одоо хүргэн хүү асан юм байна. Би энэ хүний талаар мэдэхгүй. Гэхдээ 5 минутанд Google дээр та нар үз хөрс өхийн хүргэн ерөнхийлөгчийн хүргэн гэдэг та нар хайлт илэрцийн одоо өөрсдөө та нар ороод хараад үз. Маш тодорхой байж штэ. Тэгээ би нэг юм хэлмээр байна. Монгол улсын нийслэл, Монгол улсын хүн амын 3/2 нь амьдарч байгаа нийслэл Улаанбаатар хотыг битгий хэл нэг хорооч удирдах чадахгүй ийм залуугаар Монгол улсын нийслэлийг те хамгийн том асуудлыг удирдуулна гэж тэгснэ нэг хитэн тойрон хүрээлэгч, долгоноор бялдууч, зусарч те долоогчт нь залуу үед итгэл үзүүлэгч шиг. Энэ улс орн чинь тоглоом юм уу? Гүнийг залуучуудад өгөөд үзье гэдэг тоглоом уу? Энэ зүгээр нэг стартап бизнес юм уу? Ингиж Монгол улсын хувь заяанд ингэж хандаж болдгийм үү? Би бүр үнэхээр гайхаад байна. Ямар учиртай юм бэ? Зүгээр л те даргын юм зүгээр л троллууд нь зүгээр л энэ сүргийн сэтгхүүдээр нам тоглож байгаа байхгүй. Учир нь ерөнхий сайд би нэг юм хэлмээр байгаа. Ээж аав хоёр чинь их засаг их сургуулийг ажилуулдаг. Би тэр сургуулийг төгссөн. Гэхдээ арайч ээж аавын чинь үед тэ оюутнуудаа тролл болгож ажиллуулж байгаагүй шүү. 2024 оны сонгуул, 2020 оны сонгуулиар их засаг их сургуулийн анги танхимыг троллын танхим болгоод ажиллуулж ястыг маш олон хүмүүс ярьдаг. Яг одоо тэр нэшгээ троллуудаа над руу тэ ноцуулаад уучлаарай. Над руу 10 сая тролл явуулсан ч би ажирахгүй. За юу. Та нар намайг ширээний хүүхэн, яасан ийсэн, юу бага насны хүүхдийн хүчирхийлэгч, педо медо, I don't care, really, нэрэ үнэхээр би тийм юмнаас айхгүй. Яагаад гэвэл та нар намайг хулгайч гэж чадахгүй байхгүй. Яагаад гэвэл би хулгайч биш учраас та нар нэг л юмнаас айж байгаа. Өөрөөсөө та нар жинхэнэ хулгайг хийж, жинхэнэ хулгайгаа хувилдаж, хоорондоо багцалж ингэдэг учраас өнөөдөр та нар 110 сая долларын авилгын хэрэгт нэр холбогдсон хүнийг зүгээр л тэ цэжээрээ хамгаалаад тийм үү? Цэжээрээ хамгаалаад энэ бол миний гишүүний бүрээ ирэх. Гэл байж байгаа үстэй. Тэгэл миний ерөнхий сайдын бүрийн ирэх гээл кабинетийнхаа дээр заларч шин. Тэгээ өнөөний дээрээ залсан хулгайч нь өнөөдөр юу яриад байгаа? Монгол улс нэгдсэн Монгол улс шиг. Монгол улс хаанхтай нэгдсэн? Ийм бүр Монгол улсын хувь заяа энэ чинь 3 сая 600 мянган иргэдийн хувь заяаны асуудал яригдж байна. Энэ төр засагт үнэхээр нэг маш муухай бузрын юм явж байна. Тэр нь юу вэ гэхээр дандаа өөрсдийнхөө хүрээллийн, өөрсдийнхөө үгэнд ордог новшнуудаар хүрээллээ тэлж байна. Энэ улсын хуульд ч гэсэн ямар азар 126 болгож энд багцлагдахгүй хідэн тэ наара митийн бүр нэг юм тэрсүүд одоо нөгөө эдд бол новшнууд л та орж ирсэн. Тэрний хүчээр багцлж чадахгүй байгаагаас биш хуучны 76-аараа зүгээр л маш амархан багцлаад энэ улс орны хувь заяагаар зүгээр л үлхэн жонглоортой тоглодог байсан байгаа байхгүй. Одоо та нар хардаа ерөнхийлөгч төөрч олсон хүүгээ ерөнхий сайд болголоо. Хүргэн хүүг аснаа тэ мэдээж өөрийнх нь ач хүүгийн одоо ирээдүйг бодож байна. Дээрэс нь өөрийнхөө үгэнд орох хүнээ сонгож байна. Пүрэв Давг гэдэг нөхрийг өнөөдөр хот итгэл хорооч удирдах үзээгүй ийм нөхрийг хотын даргаар тавих гэж байна. Та нар тэгээд энийг хүлээн зөвшөөрөх юм уу? Та нар өнөөдөр маш олон жил 35-6 жилээ нүдэн балай чихэн дүлийн амьдрсныхаа гоорыг өнөөдөр ийм хүмүүсийг дээрээ залж амьдарж байгаа. Одоо ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байна. Хөрс өх мөнхийн ханчлаа тогтоохын тулд
өөрийнхөө үнэн чадар, зандан шатрыг одоо зандан шатрын рилүүдийг хараарай. Нэг л гоё элит хүн, нэг л гоё цэмбэр хүн, нэг л гоё дом ярьсан, шатар ярьсан гайхамшигтай хүн. Яг энэ тавчиг арга одоо аргачлаар юунаас унсан? Энэ засгийн газраас хэрэгтэй үедээ тогтцожгаад за одоо болсон гэд бодлого яваад өнгөт бууж байна. Одоо тэгээд эргээд та нарын амьдралд та нарын ерөнхийлөгч олон гэд гоё юм яриад гарч ирэхэд та нар бүгдээрээ энийн дээр юм байна да гэд. Нөгөө талд нь баяр цогтыг дэвшүүлэн, нэр дэвшүүлэн арчсан намаас тийм мэдээч муу нэртэй луу данстай хулгайч гэдгийг PR-ыг өчнөө хийгээд мөн чанарт нь суулгацсан хүмүүс баяр цогтыг дэмжихгүй нь ойлгомжтой. Тэгэхээр нөгөө талд тийм байх уу? Зандан шатар ялагчгүй одоо өрсөлдөгчгүй ялнаа. Ийм л юм болоод байхад та нар одоогоороо те улсын хурлын гишүүн байж хэрүүл хийдэг гэд үннийг хэлэхгүй юм бол би энэ дотор чинь багтарч өгөх гээд байна. Энийг хинч үннийг хэлж чадахгүй бүгдээрээ ямар нэгэн барьцаатай бүгдээрээ ямар нэгэн те хэрэг авилгал ямар нэгэн эрх ашгаараа баригдсан хүмүүс чи энэний талаар хэлж яж чадахгүй байна. Ядаж баригдаагүй би энийг хэлье л та. Яагаад ингэж ийм хачин Монгол улс чи ингэж үнэхээр бас маш буруу тийшээ яваад удажхад бүгдээрээ ингэж тоохгүй троллуудад нь ингэж бариулаад яваад байгаа юм бэ. Энийний хор уршиг бидний дээр ирнэ шүү дээ. Өнөөдөр Нямбатрын ажлын албаны Нямбатрын хэвлэлийн юу илээ төлөөлөгч гэсэн үү? Юу тэр сэтгүүлч эмэгтэйг юу айцалг гэж сэтгүүлч эмэгтэйг 4 хүүхэдтэй бага насны хүүхэдтэй сэтгүүлч эмэгтэйг 461 хорсон байна. Нямбатрыгаа хориоч. Нямбатрыгаа хориод шалгаад яваач. Тэр хүн чинь намайг хорид намайг шалгах гэдэг хайцтэй. Тэрийг шалгаач. Яагаад тойрон хүрээсэн игэлж ирийн албан хаагчдын ингэж хоншоод байгаа юм. Энэ эмэгтэй сэтгүүлч эмэгтэй яагаад ингэж өнөөдөр 461 хоригдсан бэ гэсэн чинь нөгөө дөнгөж сайхан сошиалаар яваад байсан юу байгаа штэ. Нэг контент байгаа штэ. Ерөнхийлөгчийн сугны үлс, ерөнхийлөгчийн хуурай дүү, Нямка гэж залуу мангар том одоо юу гэвэл нөгөө амар том үнэтэй машинтай хідэн их найдын хөрөнгөтэй амар мундаг баян хүн гээд яваад байсан. Энэ контентыг хийстийнхэн төлөө энэ нэмэгтэйг ингээд бариад харсан юм шүү дээ. Хүй энэ хууль их зүй энэ бүх хууль цаад юм чинь ерөөсө хуулийн дагуу явагдахгүй байна. Та нар тэрийг ойлгож байна уу? Зөвхөн даргын эрх мэдлэр явагдаад байна. Энэ бүх шатны шүүх тэгээ энэ дээд шүүх юу байдгийг энэ бүх юмс чинь зөвхөн даргын одоо энэ цагдаа сэргийлэх нь хүртэл даргын одоо хэлсэн үгээр хөдөлж ийм болцсон биз дээ. Ерөн зүгээр шууд утгаараа бол үнэхээр манай Монгол улсад дарангуйлал тогтоод уудцсан биз дээ. Дарангуйллын хөрс аль хэдийн боожогдоод цэцэг жимсэнд ургаад эхэлсэн биз дээ. Гэтэл бид нар одоо ингээл чимээгүй айгаал дор бүрнээ те ингээ намайг хомдолтчих бах, намайг ингэчих бах, намайг алчих бах гэд ингээд айгаад байх юм бол бид нар яаж шударга ёс энэ ардчлалыг бичүүлж чадах юм бэ? Монгол улсад ямар ч ардчлал алга. За юу. Ардчлал нь наманд хүртэл те ерөнхийлөгчтэй бүлдэгдүүлсэн. Жигүүр байгуулаад ерөнхийлөгчийн хэдэн хүмүүс нь ийм амар ичүүр самжуургүй улс болчоор бидэнд үнэхээр ирээдүй алга байна. Би үнэхээр бүр багтарч өгмээр байна. Ямар амар ичүүр самжуургүй улаан цайм. Дандаа өөрсдийнхөө тойрон хүрээсэн хүмүүсийг улс төрд сойж бэлтгэж хамгийн аюултай зүйл юу гэж дарангуйлыг үржүүлэх, дарангуйлыг бэхжүүлэх залуу хүн байхгүй юу? Хүн харахад идэр залуу, хүн харахад нэх гойтой шажинсан залуучууд юм шиг боловч нөгөө л дарангуйлагч, худалч, хулгайч, авилагч, алуурчин ийм хөгшчүүдийнхаа гар хүл болж тэдний замнал, тэдний заасан замлаар гарч ирж байгаа залуучууд бол хамгийн аюултай юм аа. Энийг бол би үнэхээр хэлмээр байна. Мөнх эрдэнэт нэг лайв чин нөхөр чи чам шиг би заяа. Чи намайг юу гэсэн бэ? Яавал нэг даргаыг ингэж үнэнч долоод юм бэ гэсэн байсан уу? Би чам шиг заяа. Хэрэгтэй бол хинэрч долоод өгөх юм биш. Би мөн чанар итгэл үнэмшилтэй үнэнч хүн. Чам шиг өөрийнхөө тэ хэрэгтэй наймаалцаад чиний төрсөн дүү өнөөдөр даваагийн цогтоотор улсын хурлын гишүүн 3 шатны шүүхээр гэмт хэрэг тэ авилгал албан тушаалын байдлаа уруулан ашигласан хэрэг нь
нотлогдоод батлагдаад шүүхийн шийдвэр гарсан байхад өнөөдөр усыг хурал сууж байгаа. Чи энэ бүхнийг наймаалцаад ийм тэнд очоод даргын гар хөлтэй жинхэнэ бууны нохой могоод барьдаг мод болоод явж байгаа гэж чам шиг хөгийн амтан ба зүгээр ичиж амьдр. Чи юу штэ те зүгээр л хамгийн наад захын консулын ажил хийж явахдаа л худал хулгай хийгээ явж исэн. Тэрнийхээ мөрөөр шорон суусан нөхөр штэ. Харин чанаа шорон суухад чинь хөөрхий бид нар бүгдээрээ өрөвдөөд те энийг ингээд эрхчлөө шударга яс нэхэд байж исэн. Гэтэл чи яасан гарч ирэнгүүтээ буцаад чи бүх хүний өмнөөс салгаж үж байгаа эцтэй. Чи бол ийм увайгүй нөхөр байхгүй юу? Заа юу. А чам шиг хаач хизээч ямар өнгөөр хувирч чадах ийм дүлцэн төвчлүүд бол Монголын гамшиг юм а. Би харин энийг чамд хэлчихье заа юу. А тэс чи бол чам шиг юмыг би авч хэлцэж тоож яриад ах ямар шаардлагагүй. Чи тэртээ тэргүй цаг хугацааны туршид өөрийгөө хин бэ юу вэ гэдгийг таниулж байгаа хүн шүү дээ. За нямбаг хөхөж байна гэл одоо ингээл энэ хараа хүмүүс нь хөөрхөн амтад ийм уулны ийм бүр ингээд бүр үнэхээр бүр ёс зүйч бүр зүгээр ёс суртахуун наа захын ёс суртахуун хөөрхөн амтад одоо ингээл энэ тэндний хэдэн их сургуулийн те байрнуудад ингээл нэг хэдэн юмнууд эсвэл дүнгээрээ барьцаалагдаад эсвэл дипломороо барьцаалагдаад эсвэл хэдэн төгрөгөөр те ингээд тороолдод байж байгаа байхгүй юу. Хохин ирээдүйд та нарт энэ дарангуйлын уул мөрөн та нарт бүр илүү ноцтой хүрнэ. За юу, тэрийг л ойлго. За. Энэ бүр өгөхнэ гинэ харин тэнэг болохоор та нар юуны төлөө өгөх гээд байгааг нь ойлгохгүй л те. Угаасаа те. Зарим нэгэн троллууд нь бас дээрэс нь юу ч ойлгож ухаардаггүй, үннийг хэлээч ойлгодоггүй бас тийм хүмүүс байгаа штэ, тэ. Тэгээ та нар ингэж байгаа л дахиад дараагийн сонгуулиар хитэн дүүргээ аваал тэ. Та нарын өөрсдийн чинь баялгаас тэ тэртэргүй та нарын амьдралд сайн сайхан орчин, эрх зүйн таатай орчин, нийгмийн эдийн засгийн таатай байдлаар очих байсан тэр бүх баялагийг та нараас сулгаалаад хусамнаасаа өгөхөд та нар гүйж очил тэр хүнээ сонгодог ийм л хүмүүс шүү дээ. Хамгийн харамсалтай нь хизээч энэ бүхний горыг амьдрал дээр чинь ирээд байхад хүртэл ойлгохгүй дуусах нь бүр хамгийн харамсалтай. За тэгээд ерөнхийлөгч хүрсөх тэ ийм уваагүй уг нь бол ингээд за одоо жишээлбэл Баттулга ерөнхийлөгч байхдаа бас л үзэн ядчихжсэн. Гэхдээ тэр хүн буухта тэ буухынхаа өмнө ядчил ахмадуудынхаа тэтгэврийг тэглээд хөрхи юм уу хэдэн ядарсан ахмадуудаа буян болсон. Ядчил Монголын ээжүүдийн алдарт эхийн одон тэ ялгаргүйгээр нийслэлээс авч байгаа хүн мөрийг төрийн ордонд өгдөг болгол буусан штэ. Хүний сайныг би бол 2017 ерөнхийлөгчийн сонгуулиар Баттулгыг би эрс эсэргүүцчихсэн. Тэгээд би их болтыг тухайн үед дэмжижсэн. Энэ хүн гарал арай дээрээ. Гэхдээ энэ хүнийг үзэн яддаг байлаа гэдээ би бүх юм нь харлуулахгүй. Хийсэн сайныг нь би хэлнэ. Тэгээд тэр хүн бас буугаад бэж байгаа байхгүй. Гэтэл хөрөлсөх ерөнхийлөгч яаж вэ? Та юу ч мөнхийн биш гэдгийг үдийн насанд ухаараагүй бол одоо үлдсэн нас чинь ямар эмгэнэлтэй вэ? Одоо 60 гарчаад те үсрээл 10 жил үсттэй 70 хүртэл далчгандаг 10 жил л байж тээ. Тэрнээс хойш нэг өвөл олно штэ та. Тэгэд яагаад үлдсэн хугацаанд улсынхаа төлөө, иргэдийнхаа сайн сайхны төлөө зүгээр л хийж чадах хүмүүст нь юмыг даатгаж үлдээж чадахгүй байгаа. Зүгээр л заавал энэ улсыг таны төөрсөн хүү, хөргөн хүү те таны үнэнч одоо албатууд энийг үргэлжлүүлээ та өөрөө ардан чимээгүй хаан сууснараа таны баяр багтал, таны амьдралын бахархал болчих юм уу? Би бүр таны өмнөөс үнэхээр эмгэнэж байна. Би таныг бас тодорхой хэмжээнд те уулзаж үтсэн, хамтдаа айлчлалд нь явж үтсэн, бас цаг тухайн үед ямар ухаалаг, ямар гоё одоо хүн байж чаддгүй гэдгийг чинь мэдэрсэн хүний хувьд би таны өмнөөс харамсаж байна. Үнэн дээ. Та над тойрон хүрээлсэн хулгайч хорчин банд нарынхаа горыг та нар нэг л зүйлийг хар. Энэ хүмүүс улс төрд ямар муухай урваач шарваач те хин нэг хүчтэй байхад юу ч хамаагүй долгонож долоож чаддаг хүчээ алдаад ирхийн цагт яаж ч гიშгэлдэг ийм муухай увайгүй хүмүүсийн дунд сууж явахдаа би үнэхээр амьдрал гэж ямар хатуу зүйл байдгийм бэ? Ирэх ашиг гэж ямар хамгийн хүчтэй зүйл байдгийм бэ гэдгийг би одоо л бүр өөр дээр ингэж мэдэрч байна. Ямар амар хүмүүс вэ? Би амьдралынхаа туршид урвагч, шарвагч те
хүний гомдоодог, хүсэр хайдаг, те хэрэгтэй үедээ наалтдаг, хэрэггүй үедээ хайдаг найз нөхдийг зөндөө л үзчихсэн. Ямар өчүүхэн юм бэ гэж бодож исэн. Тэгвэл өнөөдөр улс төр бүр жинхнээсээ хүний мөн чанарын хязгаарыг би харж суухдаа үнэхээр ямар аимшиг гутамшигтай хүн гэж ямар аимшиг амьтан байт юм бэ гэдгийг харж суuna. Тэр ерөнхийлөгчд та нар бас иргэдийн хуваар шаардлага тавиач. Одоо өдөр болгон л энэ төрийн ордонд үйл ажиллагаа хийгээл за яг нэгэн бодлороо тэр ерөнхийлөгчийн хувьд юу хийсийн тэрийг ард түмэндээ танилцуулчлага. Гэхдээ өдөр болгон л хэрэгтэй эргүү форм яваал юм. Та бүхний татрын мөнгө л урсаж байгаа штэ. Ойлгож байна уу? Үгүй та нар чинь ямар сонин үнэн хэлсэн хүнд дургу үнэхэрийн та нарттай ингээд гоё цэмбигээд сурцсан, гоё яриад сурцсан ийм хүмүүстэй ямар он удаан жил одоо янагшиж дасцаацсан юм бэ? Би бүр өмнөөс чи харамсаад байна. Би бүр бачуурч өгөх гээд байна. Тийм учраас энийг хэлэхгүй бол би бүр амьсгалж чадахгүй байгаад байгаа байхгүй. Тийм учраас би энэ лайвыг хийж байна. Одоо троллууд нь орж ирэл хараа. Бүгдээрээ троллууд нь андашгүй заяа. Одоо бүр сүултээ би нөгөө троллуудыг бологлж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт бүр шууд заяа. 3 найзтай 26 онд нээсэн аккаунтод орж ирж байгаа байхгүй юу? Над руу 10 сая троллуудаа илгээ. Тэ? Одоо энэ жинхнээсээ үхэх гээд байгаа хүмүүс, энэ төр засаггүйгээр үхэх гээд байгаа хүмүүс над руу троллуудаа илгээ. Би юунаас ч яахгүй, би юунд ч торхгүй заяа. Бүр үнэхээр бардам хэлээ за. Би юунаас ч айх айдасгүй, юунд ч торхгүй учраас энэ лайвыг хийж байгаа. А хэрэг тийм байсан бол ямар нэгэн одоо те өгөөштэй, шантаатай, өгөө аваатай, эрх ашигын холбоос үлбэтэй байсан бол би чимээгүй л байх байсан. Гэхдээ үнийг хэлэх ёстой. Үнийг хэлэхгүй бол би угаасаа багтарч өгөх гээд байна. Арайч бас Монгол улсын хувь заяагаар ингэж тоглож бас болохгүй. Та нар бас өөрсдөө ч гэсэн ингэж хувь заяагаараа тоглуулж эн чинь бүхэл бүтэн улс орны хувь заяаны асуудал шүү. Энэ бол зүгээр нэг хүнийг те стартап бизнес хийгээд үзээ. Залуу хүн үзээд алдаг гэдэг юм бол биш шүү. Хэдийн болтол энэ улс орны асуудал дандаа те дарга нарын дэнчингийн асуудал байх юм бэ. Хэдийн болтол ард түмний асуудал бэрхшээл нь дандаа дэнчинд ингээд те одоо хоорондын ингээд бөмбөг ингэж хэн нэгэнд нь ингэж очиж идэг байх юм бэ. Би Нямбатрыг 7-оод яах юм? Нямбатраас би юу авах юм? Одоо унж байгаа хүнээс би юу авах юм? Эсвэл юу авсан? Бүр үнэхээр инээдтэй. Миний нэг зан чанар байдаг. Би юу штэ те унж байгаа хүнийг ч би хийсэн, бүтээсэн сайн сайхныг хэлж чаддаг. Харин бусад улс төрч яадаг вэ гэхээр босож ирж байгаа албан тушаалд очиж байгаа хүмүүсийн ур чадвар хий хоосон удам судрын магтдаг юм аа. Би бол тийдгүй маа тий. Надад тинээс ч айж чид ах юм алга тий. Тэгэхээр иргэдээ та нараас хэрсүү бай. Монгол улсын хувь заяа үнэхээр энэ төрийн дээд одоо албан тушаалууд бол зөвхөн төрлийн албан тушаалууд төрлийн эрх мэдлийг хангагчид гарч ирж байна шүү. Тэ? Эдгээр угаасаа тэгдэг байсан юм байна. Үеийн одоо та бидний таньж мэдгүй одоо их гоё цэмбийсэн гоё улсын хурлын гишүүд гарч ирдэг тэ. Ардаа бүгдээрээ хин нэний хулгаар болсон тавиулууд конопных хүмүүс байдгийг та бүхэн бас зах цухаас нь миний мэдээлэлээс өгж байгаа мэдээлэлээс харж байгаа ах гэж бодож байна. Тэр хөөрхөн амт энэ хараа цэндэ шинэ байргээд одоо ингээд нөгөө троллуудынх нь бичиж байгаа хүүхэн. Тэгэл хөөрхөн амтд ийм л юм бичиж байгаа юм л да. Гэхдээ яах вэ? Угаасаа л нэг л юм үнэн. Та нар оюун санаа чинь энэ троллууд нь шүү заяа. Та нар гэхээр бас иргэд бас өөр дээрээ юу бодоод имзэглээд идэв юм шиг байлээ. Ерөөсөө ч иргэдийн тухай яриаггүй. Харин энэ хүсний троллууд нь та нар яагаад тролл хийж байгаа мэдхүү? Та нарт өөрсдийн гэсэн оюун ухаан байхгүй учраас өнөөдөр тролл буюу энэ цагийн боолын хөдөлмөр эрхлэхээр сонгож байгаа юм. За юу, та нарын сонгосон зам чинь тэр юм а, троллуудаа. Би ард иргэдтэй бол энэ үгийг хэлээгүй. Харин өөрсдийгөө боолын заяанд тролл болгодог, тэ өөрсдөө тэдний тоглоомын тэ одоо тоглоомын гол хэрэгсэл нь болгодог ийм троллуудад нь хандаж үгээ хэлж байгаа юм а. Тэ. За тэгээд удахгүй бүгдээрээ юу яа? Удахгүй бүгдээрээ хаана тосон хүлээж авахтаа бэлдээ. Хааны албат яадгийн та
татвар гуйчаараа бэлддэг, тэ хааны амьдралын сайн сайхны төлөө амьдардаг. Одоо тэгээд Монголын ард түмний хүлээн зөвшөөрчтэй нүдэ анж чихээ таглаж байгаа асуудал энэ юм бол энэнд нь эсэргүүцээгүй хүлээн зөвшөөрсөн дуртай байгаа, тичаадж байгаа, хүсэн хүлээж байгаа хүн бүгдээрээ энэ шурганд өртөнө. Тэгээ бүгдээрээ хаана тосон хүлээхтэй бэлтцгээе, тий? Тород урдангийн бэлтцгээе, тийм үү? Ингээд хаан шалдан байна гэж хэлсэн хүн бүхэн хонглоор чирэгдэж байна. Тэгээ бүгдээрээ харцгаая да.